Сайн байцгаана уу үзэг сонсогч нараа. Өнөөдрийнхөө бичлэгээр нэгэн өгүүлэг туршиж үзгээр шийдсэн юм аа. Тэгээд зүгээр ойлгож сонсоорой. Би Монгол бүсгүй. Намайг Чимгээ гэдэг. Би одоо 23 настай. Би өөрийн гэсэн нууцлах түүхтэй бүсгүй. Би та нарт тэр түүхээсээ цах цухаас нь жижиг шажгаар нь би та нарт тайлбарлах гэж хичээе. Та нар намайг зөвөр ойлгоорой. Намайг муу бүсгүй гэж битгий ойлгоорой. Зөвөр ойлгож зөвөр тунгааж аваарай. Намайг Чимгээ гэдэг. Би 18 настайдаа сургуулаа төгсөж байсан. Их сургууль оюутны байрны анхны их сургуулийг би дүүргэж төгссөн. Улаан дипломтой төгссөн. Тэгтээ их сургуулаа төгссөн ч надад сайхан амьдрал хүлээгээгүй. Аав минь бурхан болж ээж минь хүнд өвдсөн. Би 2 дүүтэйгээ л амьдардаг. Ээж минь хүнд өвчтэй эмгэгт иддэг. Би ээжийнхаа эмчилгээний төлбөрийг олохын тулд хичээлийнхаа хажуугаар би ажил хийдэг байлаа. Надад их хэцүү ажиллээ. Тэгтээ амьдрал улмал алгаа дэлгэж надад бэлгээ өгсөөл байсан. 2 дүү минь нэг нь 9-р анги, нөгөөх нь 6-р анги байсан. Би 18 настай балчирч яахан юугаач мэдгүй охин байхдаа ажил хийж ээжигийн асарч ээжийнхаа эргэж тангийг авч өгдөг байсан. Одоо бодоход амьдрал минь илвүү гэрэл гэгээтэй болсон юм шиг надад санагддаг. Тэгтээ та нар минь намайг зөвөр ойлгож зөвөр сонсорой гэж хүсэх маань. Энэ амьдрал надад улмал хатуу мэт санагддаг байлаа. Улмал хатуу, улмал хүйтэн, бас дээр найдан хонох өдрүүд ч урт байлаа. Надад хэцүү байсан л та. Гэхдээ би өөрийн гэсэн орон байртай, өөрийн гэсэн хашаа байшинтай байсан юм л та. Маа минь өнгөрөхдөө тэр хашаа байшинг минь байж дуусгасан юм. 2 өрөөтэй. Нэг нь чашны том өрөө, нөгөөх нь жижиг өрөө байсан юм. Жижиг өрөөндөө 2 ортой. Тэр 2 оронд нэг оронд ээжтэйгээ цуг би унтдаг. Нөгөө орон дээр нь 2 дүү минь тэрвэрлдээд унтдаг байсан. Би өглөө ээжээгээ үнсэж гараад орой шөнө 12 цагийг алталт гэртээ орж ядарсан амтан орж ирэн цомж унтлаа ажилласан би ээжийнхээ хажуугаар л ороод унтдаг байлаа. Жирийн нэгэн Монгол бүсгүй байх нэг л жирийн амьдралын хүнд хатуу нөхцөлийг таван туулах ёстой байдгийг би өөрийн энэ амьдралаар би өөрийнхөө зөвөр ойлгож чадсан юм. Би ангийнхаа охтыг хараад гой сайхан хувцас, нүүрний бодог, бас хөөрхөн царайг нь хараад битүүхэндээ л хандаа дарахтай байж илээ. Тэгтээ надад сайхан бие галбар, үзэсгэлэнтэй царай, бас надад Монгол бүсгийн цэвэр ухааныг бэлгэлсэн байсан юм. Надад зүрх сэтгэл минь байсан учраас би зүрх сэтгэлээ сонсож, бас ээжигээ сонсож, дүүнэрийнхээ төлөө бүх амьдралаа зориулсаар 23 нас хүрч ээж маань нас нөхцөж ээж маань тэнгэр талсан юм л та. Яг сургуулийн төгсгийн алтад ээжийн минь сэтвийн модож эмнэлгээс дуудсан юм. Ээж дээрээ ороод ээж минь турж идсэн миний охин наашир ээж нь охиндоо нэг зүйл хэлмээр гэж
Сөнгөсөн ядарсан хоолоогоор намайг дуудаж ирлээ. Би хажууд нь суугаад ээжээ та зүгээр үү? Би таньтай хайртай шүү гэж хэлсэн. Ээж маань охин минь ээж нь ч бас чамтай хайртай. Ээжигээ зөвөр ойлгоорой. Ээж нь зүгээр л муу 3 хүүхдийнхаа төлөө амьдралаа зориулах гэж хичээсэн. Даанч энэ муухай өвчнөд тэнцээд ээж нь ялсангүй. Эцсийн үдтлээ энэ өвчнөд тэмцэндээ их баярлаж байсан юм. Ээж минь нүднээсээ нөлөөс гоожуулан миний охин яадаг ч байсан бууж өгч болохгүй шүү. Ээж нь хизээч бууж өгч байгаагүй. Бууж өгөхийг хүсвэл бууж өгөхгүй хичээгээд л байгаарай. Монгол бүсгүйчүүд чинь амьдралын төлөө тэмцэж явдаг ухаалаг бүсгүйчүүд байдаг юм. Ээж нь өөрийгөө арай л хожуу, өөрийгөө тийм хүчрхэг эмэгтэй гэдгийг арай л хожуу ойлгосон юм аа. Ээжигээ уучлаарай. 2 дүүгээ асарч хамгаалж яваарай. Ээж нь зүрх сэтгэлд нь байгаа шүү гэж ээж минь хэлж байсан юм. Тэгэл ээж минь маргааш нь нас дөгдсөн. Ээжийн минь сүүлийн цагаас надад зүрхэнд нь ортол, зүрхэнд нь сууж надад агуу их ухаарлыг бэлгэлсэн. Бич ээжийнхаа төлөө, дүүнийхаа төлөө өөрийгөө зоригжуулах ёстой юм байна гэж хичээн ойлгосон. Ээж минь намайг өсгөх гэж яасыг зовлоо. Би ч бас ээжийнхаа төлөө, ачийг хариулахын төлөө би тэмцэх хэрэгтэй гэдгийг ойлгосон юм. Маа минь тэнгэрээс хараад охиноороо бахархан да гэж бодоод би сэтгэл минь тайвширч байсан юм аа. Ингээд би 23 настайдаа хайр залуутайгаа уучирч хосууд болон гэрэлсэн юм. 2 дүү минь ичээгээ хараад ичээ та үнэхээр хөөрхөн харагдаж байна гэж хэлж илээ. Би ч баярлаа. Миний 2 дүү сайн байгаарай. Бас бити муу зүйл хийгээрэй гэж захиж байсан юм л та. 2 дүү минь ч намайг сонсдог ухаалаг дүүнэр байсан юм. Би нөхөрт гарлаа. Нөхөр маань намайг ойлгодог, бас хайрладаг ухаалаг нэгэн байсан. Тэр маань сэтгэл зүйч мэргэжилтэй. Тэрнтэйгээ би очирсан цагаас хойш би өөрийгөө илүү хүчрэхээр мэдэрдэг болсон. Тэгээд би 25 настайдаа өөрийн охин болох Мишельтэйгээ уулзсан. Миний охин ямар жижигхэн, ямар өхөөрдөн байсан гэж би тэр төрхийг бодоод бас тэр их сайхан гээ халуун тулаан мэдрэмжийг мэдрээгүй их л удаж илээ. Муу ээж минь намайг ингэж л зөрүүлсэндээ л гэсэн бодол орж илээ. Ээжийн агуу сэтгэл зүрхийг би одоо хүртэл биширч явдаг юм. Ээж аав хоёрын минь өнгөрснөөс хойш надад хань болсон 2хан зүйл бий. Нэг нь миний 2 дүү, хоёр дахь нь миний охин Мишель. Миний охин Мишель үнэхээр хөөрхөн инээдэг. Үнэхээр сайхан, үзэсгэлэнтэй царайтай. Тэр минь намайг ээжээ гэж дууддаг. Ээжээ гэсэн дүнганд нь би уурч, хайлж, улам ялхармаар санагддаг. Ээж минь намайг
намайг би ээжээ гэж дууддаг байсан. Ээж минь намайг хараад үнэхээр нялхах хөгчийг инээдэг байсан. Яг л ийм мэдрэмж төрдөг байсан даа гэж боддог байж илээ. Ээж минь намайг миний охин хүн болгон эмэгтэй хүн болгон хүүхэд төрүүлж тэр ад жаргалыг мэдэрдэг. Миний охин заавал хайртай хүнтэйгээ сууж өөрийн сайхан хүүхдээ өсгөөрэй гэж захиж байсан юм. Одоо тэр үгийг бодохоор өмнө чим шиг сайхан мэдрэмж төрж тэр сайхан дуу хоолойг сонсож сэрэх шиг үнэхээр сайхан мэдрэмж гаанч байхгүй. Хоёр дүү минь намайг хайрладаг, асардаг. Би хоёр дүүдээ хайртай, хөөрхөн охиндоо хайртай, хандаа бас хайртай. Хань минь надад ааваас өөрцгөө хүн. Би нөхөртөгөө ярихаар аавтай минь нэг л ижилхэн харагдаад л аавтайгаа яриад суугаад байгаа юм шиг л санагддаг үлээ. Би аавда хайртай гэдгээ маш ихээр мэдэрсэн. Аав минь намайг яасан ч их хүнсдэг байсан билээ. Тэр сайхан хатгадаг тэр сахалт нь үнэхээр дуртай байж илээ. Намайг хатгаад л тэр дөөлгөн уруулын газар түрэхэд аавда хайртай гэдгээ мэдэрдэг байсан. Даанч одоо миний газарт үнсэх нэг ч аав байхгүй. Тэгтээ надад ааваас өөрсгүй миний хань байгаа шүү дээ гэж бодохоор аавыгаа сангалцдаг л юм. Сэтгэл минь их урагдаж өвдөж байсан ч миний хайртай миний хөөрхөн охин, миний хөөрхөн дүүнэр миний сэтгэлийг нөхөж бас нулимсыг минь унгааж чаддаггүй ганц чухал зүйлсүүд минь байсан юм. Миний хайртай хүмүүс намайг гэсэн сэтгэлтэй сайхан хүмүүсээс би сэтгэлээ бас ухаанаараа өөрийгөө мэдэрч өөрийгөө ямар хүчрхэг эмэгтэй гэдгээ ойлгодог. Бас би өөрийгөө жинхэнэ Монгол бүсгүй гэдгээ ойлгодог. Монгол бүсгүй ямар байдгийг би ямар сэтгэл ухаан зардгийг би ойлгодог. Ээжээсээ л сурлаа да. Ээж минь л надад ийм сайхан ухааныг надад хэлээгүй бол би үдээд ингээд явж их билүү. Айгоо бол гудамжинд хэвтэж байгаа даа гэж бодохоор надад үнэхээр хэцүү санагддаг. Баяртай үзэгчдээ энэ сайхан зохиолыг минь сонсож сонироо мэлаасан та бүхэндээ баярлалаа. Дараагийн өгүүлгээр сонсоо. Баяртай.